За бүгдээрээ сайн байцгаана уу? Карьер хөгжлийн төвийн зөвлөх Ану Мега 2 нь мэрэгчлээ сонгох гэж байгаа залуучууд болон карьер шилжилт өөрчлөлт хийх гэж байгаа эдгээр хүмүүстэй зориулаад яг тухайн мэрэгжлийн бодит мэдээллийг хүргэх зорилготой энэхүү зочинтой энэ чөлөөт уулзалтын дугаараа эхлүүлж байна. Тэгэхээр өнөөдөр мэрэгжил сонголтын уулзалтанд зөвлөгөөнд орж ирж байгаа бараг 3 хүүхд тутмын нэг нь сонирхож байгаа. За мөн Дэлхийн эдийн засгийн форумын ирээдүйн ажил мэргэжил 2025 тайланд асар олон төрлийн энэ салбарын мэргэжлүүд дурддагдсан. За энэ салбарын хүнийг өнөөдөр бид нэр урьж оролцуулж байна. Тэгэхээр та нартай зочноо танилцуулахад Alpha Labs технологийн компани захирал за энэ мэдээллийн технологийн салбартаа 20 жил ажиллаж байгаа туршлагатай Баатар Чулуун ахыгаа урьж оролцуулсан байгаа. Тэгээ урилга хүлээж аваад бид нарт бас ажил мэргэжлийнхаа сайн сайхан талыг таниулахаар орж ирсэн танд баярлалаа. Баатар ахта маш их баярлалаа. За орж ирээд Баатар ахаа зочноо орж ирээд тэгэхэд эхлээд Баатар ах маань өөрийгөө танилцуулаач те яг бас танилцуулахаас гадна энэ яг IT гэдэг энэ салбар чиглэл маань өөрөө энэ нийгэмд маань ямар асуудлыг яг шийддэг вэ? Та яагаад энэ мэргэжлээ сонгосон бэ? Ямар үн цэнийг бүтээж байна вэ гэдэг асуултанд хариулаад биднэрт гоё өөрийгөө танилцуулаад өгөөч гэж хэлмээр байна. За би бол Хинтээ аймагт ер нь бол 10 жилээ төгссөн. За 2002 онд төгсчихсэн. Тэгээд ерөнхийдөө 2002 оны 2006 онд Монгол Улсын их сургуулийн ер нь бол онлайн физикийн ангид сурсан. Яг мэргэжил бол яг онлайн физикч байгаа. Тэгээ манай физикийн анги чинь бол дотроо бас хэд хэдэн группүүдэд хуваагддаг. Тэгээд энэ онлайн групп гэдэг хэсэгт нь суралцж төгссөн. За тэгээ ер нь бол их сургуульд бас 2 жил ерөнхийдөө харьяалагдаж за МОС-ийн байгаль их лицей сургууль гэж байдаг. Тэнд бол багшилж байлаа. Тэгээд тэр үед бол мэдээлэл зүйчлэлийг бас давхар ордог байсан физикээс гадна. Тэг ингэж явж байгаа. Тэгээ ер нь бол тухайд бас мэдээллийн технологийн компаниуд мэдээллийн технологийн чиглэл нэлээд юм уу өргөжж эхэлж ирсэн. Тэр үед бол 2008 оноос Mobicom ажиллаж эхэлсэн. За Mobicom-ийн ерөнхийдөө үйлчлэгний оператор компани гэж байсан. Newtel гэж компани байдаг. Тэнд ажиллаж байсан. Тэгээд 3-4 жил ерөнхийдөө тэнд байж цахим худалдааны чиглэлийн ажлууд, цахим худалдааны TD-CGM гэдэг вебсайт байдаг байсан. Тэр үед энэ чиглэлийн ажил дээр хөгжүүлэгчээр ажиллаж, дээрэс нь бас ERP системүүд гэж ярддаг тийм ээ. Тэр чиглэлийн хөгжүүлэлтүүд энэ хийжсэн. Тэгээд тэрнээс хойш бол ер нь дандаа ер нь интернет худалдааны чиглэлийн системүүдийг хөгжүүлэх, тиймэрхүү төслүүд дээр ажиллах гэх мэтлэн байдлаар ингээд үндсэндээ бараг 2026 хүртэл бараг энэ чиглэлийн ажил хийж байгаа. За Alpha Labs компани бол 16 онд үүсгэн байгуулсан. Тэгээд тэрнээс хойш бол яг эхний ээлжинд бол жижиг байдлаар явж чад одоо бол 10-аад хүнтэй тийм компани болсон байгаа. За IT мэргэжлийн яг онцлог зүйл яагаад ер нь сонгосон бэ гэхээр яг тухайн үеийн бас нөхцөл байдлыг эргэж харах бас хэрэгтэй. Тэр үед бол ер нь IT-ийн чиглэл ялангуяа энийг хүндэ гэж хэлэхэд бол цалин энтриг их өндөр сайтай байсан. Тэгээд нэг талаас бас тэр нь сонголтод нөлөөлсөн. Гэхдээ яг миний өөрийн хувьд бол ер нь хүүхд байхаас ялангуяа 9 дугаар ангид байхаас эхлээд код бичдэг байсан. Тэгээд тэр сонирхлоо бас нэг талаас дагсан. Тэгээд хэдийгээр яг мэргэжлийг эзэмшээгүй ч гэсэн шалгалт өгöd үзье гэдэг тэгээд Mobicom тэнцээд тэгээд тэрнээс хойш бол энэ чиглэлээр нэлээд нарийсаад ингэж чиглэлд явж байгаа. Ийм хүн байна. За төвчхөндөө бол танилцуулга юм. Хүмүүсд маань сонирхох байх л та. Та сая хэлж байна тий. Хүүхэд байхасаа ахвал код бичижсэн гэ. Тэгэхээр та яг хувь ингээ ажлын хөдөлмөр нь бол ийм байсан юм байна. Тэгвэл яг хувь хүн талаасаа таны зан чанар талаасаа таныг нэг эд зүйлээр ингээд өөрийгөө таниулаач. Та яг ямар өөрийгөө танилцуулгаа нэг эд зүйлээр орлуулаад танилцуулаач гэвэл та яг ямар эд зүйл вэ? Ямар зан чанартай хүн бэ гэдгийг тэрнээс нь мэдээж аммаар байгаа юм. За яг эд зүйл гэхээр яг толгойд буухгүй байна. Ер нь бол юмны учрыг олох тийм ээ. Тийм ер нь энэ яаж хийгдсэн бол гэдэг тэр учрыг олох их дуртай хүүхд байсан. Хүүхд тахта
Ер нь бол физик математикийн чиглэлээр нэлээд одоо олимпиадад оролцдог юм байсан. Тэгээд энэ маань л ер нь нэлээд нөлөөсөн гэж ерөөхдөө харж байна. Гол нөлөө нь бол тий. Тэгээд энэс үүдэл ер нь бол код бичих, програм бичих ажлууд руу ер нь орцсон. Тий. Одоо энэ хүүхдүүдийн маань мэрэгжлээ сонгож байгаа байдлыг харахаар ихэнхдээ ингээд нөгөө яг тухайн мэрэгжлийн нэг ил харагдаж байгаа хэсгийг хараад тий төсөөллөөрөө ингээд сонгочод байгаа ийм тохиолдлууд аюул харагдаж байна л да. Тэгэхээр одоо таны хувьд тий мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд яг нэг өдрийг одоо үнэхээр гой бүтээмжтэй өдрийг одоо өдрийн тий яг юу хийдэг вэ? Одоо өдөр нь яаж эхэлдэг вэ? Ямар ажлууд давтагддаг вэ? Нэг тийм өдрийнхөө таны зураглалыг бид нарт хэлж өгөөч гэвэл. За. Тэгээ би болохоос ер нь 2008 оноос хойш нөгөө хичээл одоо 6-аас 7 онд хичээл орж ирсэн хүүхдүүдэд тэгээд тэрнээс хойш бас нэг ийм програмчлалын чиглэлийн сургалт, ялангуяа C хэлний сургалт, Python хэлний сургалт гэх мэтлэн сургалтуудыг нийтдээ нэг 300-400 хүүхдэд бол орсон байна. Тэгээд энэ дотор яг харж байхад хүүхдүүд ер нь сүүлийн үед PC тоглож байгаа тий. Одоо Dota тоглодог ч юм уу, за CS:GO гэдэргээд тоглоомууд их тоглодог. Тэгээд энэ тоглоом их тоглоод байгаа. Одоо би энэ тоглоомдоо сайн юм чинь ерөнхийдөө IT код бичихд бас сайн байж магадгүй гэж их боддог. Яг үүндээ энэ хоёр ур чадвар бол одоо эсрэг тесрэг тийм хүнээс нөгөө чадвар шаарддаг. Ийм ба. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө нөгөө эцэг эхчүүд ч гэсэн ер нь ингээд манай энэ хүүхд их тоглоод байх юм аа. Тэгээ энийг одоо нэг жоохон үр дүнтэй суулгачмаар ингээд ядаж нэг код мод жоохон юм сургая гэсэн байдалтай ирдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол хамгийн гол юм ур чадвар бол энэ логик сэтгэлгээ байгаа юм. Тэгэхээр яг энэ логик сэтгэлгээ сайн байж ер нь л код бичих энэ чиглэл рүү ер нь бол илүү үр дүнтэй байдаг. За түрүүний яг ажлын юуны хувьд бол одоогийн миний ажил бол яг компани яг удирдах ажил хийж байгаа учраас арай бас нэг яг цэвэр одоо инженерийн ажлаас бол жоохон холдсон байгаа. Гэхдээ яг ерөнхийдөө бол яг инженерийн талын ажлууд одоо ойрын сүүлийн нэг 3-4 жил бол яг хийсэнгүү. Яг инженерийн ажлын цагийн хуваарийг ерөнхийдөө инженер байхдаа тийм ээ ямар байсан бэ гэдэг талаар бас ярих гэж бодож байна л да. Ер нь яг ажлын нэг өдөр бол ажил бол энэ хамгийн ихэнд бол одоо мэйл шалгах тийм энэ корпорэт компаниудад энэ төр ажиллаж байхад бол мэйлээ шалгах тэгээд нөгөө таскууд одоо буюу хийх ажлуудаа эхлээд нэг талаас эхэлдэг. За тэгээд одоо сүүлийн үед бол яг энэ чиглэлийн ажил маань одоо зөвхөн IT маань бол ингээд олон ийм хүмүүстэй харилцаа холбоотой ажилладаг учраас тэр хүмүүстэйгээ ийм уулзалтууд хийх тэгээд өөрийгөө ойлгуулах тийм ээ ийм хэрэгцээ шаардлагууд бас их гарцсан их бий болцсон байгаа. Тэгээд тиймэрхүү уулзалтуудаа ер нь бол өдрийн ихэнд бол хийж авдаг. За сүүлийн үед компаниуд бол яаж юм гэхээр Scrum метод гэдэг одоо Scrum гэдэг аргачлалаар ерөнхийдөө төслийн хөгжүүлэлтүүдээ хийж байгаа. Тийм учраас энэ өдрийн ихэнд бол ийм stand up meet буюу нэг 10 минут 15 минутын жижиг ийм уулзалтууд хийж эхэлдэг болсон байгаа. За тэгээд тэндээс тэр хурлаараа бол яах вэ гэхээр өнгөрсөн өчигдөр одоо хийгдсэн ажлууд за хийх үед нь ямар асуудал гарсан тэгээд өнөөдөр юу шийдэх үү гэх мэтлэн тийм асуудлуудыг хүн болгон нэг төсөл дээр байгаа хүн болгон тэр талаараа мэдээлэл өгдөг. За тэгээд ерөнхийдөө хөгжүүлэгчдүүд ажиллаж эхэлдэг байгаа. За тэгээд код бичих ажлууд ер нь жоохон төвлөрч суух тийм ажил байдаг учраас ер нь яг ийм офисын ажил хийж байгаа хөгжүүлэгч программистууд бол ер нь бүтэн өдөржингөө яг ингээд суугаал байж гэн гэсэн үг. Тэгээ гол нь яг зөвөр хийх юмныхаа дүн дээр тэр уулзалтуудаас гадна ямар нэгэн тийм төслийн бичиг баримтууд зэгцлэх документуудтай харцдаг. Одоо хийгдсэн юм нэг документчулж өөр хүмүүст одоо ойлгомжтой болгохын тулд тэгээ документ гаргадаг байхгүй юу. Тийм ажлуудыг хийдэг. За тэгээд ерөнхийдөө нэг яг код бичих дээр төвлөрөх нь бол нэг 3-4 цаг л ер нь бол код бичиж байгаа. Нийт ажлын 8 цаг гэж үзвэл тэр дотор бол 3-4 цагийг л яг код бичихтэй зарцуулдаг. За тэгэл ерөнхийдөө дуусчих гэсэн өдөр бол тий. Мэдээж яг компани дотоод үйл ажиллагаа дүнтэй холбоотой янз бүрийн арга хэмжээнүүд бас болно. Тэгээд тэрэнд бол мэдээж хүн болгон оролцоод явчихна гэсэн үг. Тий. Ер нь нэг тиймэрхүү бүтцтэй байгаа. Ажлын юу бол
Таны ярианаас ингээд сонссон чинь та удирдах албан тушаал дээр өөрөө очсон байгаа учраас бусдыг зааварчлах, чиглүүлэх буюу нөгөө soft skill гэдэг ур чадварууд бол зайлшгүй хэрэгцээтэй болж ич тээ. Яг мэрэгчлэн буюу IT гэдэг мэрэгжлийг сонгохоос өмнө таны өөрийн чинь мөн чанар нь болохоор юм асуудлыг шийдвэрлэх дуртай хүн байсан. Хүүхэд байхаас ахуулаад. Тэгвэл яг энэ мэрэгжлийг сонирхоод байгаа хүүхдүүдэд бүр тулгамдаа зайлшгүй урьдчилаад нэг бүр ингээ багаасаа ч юм уу яг энэ мэрэгчлэлт нь л болохыг хүсчихэвэл, зоржээвэл яг хэрэгцээтэй байгаа ур чадваруудыг нэг 3-5 ур чадваруудыг нэрлээд өгөөч гэвэл та яг ямар ур чадварууд нэрлэх вэ? За тий. За яг сурагч тийм ээ сурагч байгаа хүүхдийн хувьд бол ер нь хамгийн гол программист болох хүний би яг мэдээллийн технологи гэхээс илүү яг цэвэр нэг программист гэдэг талаараа нь жоохон төвлөрүүлж ярий те. Яг л мэдээллийн технологи бол нэлээд өргөн ойлголт учраас бас шууд бас тэгж том салбараар ярихад бас хэцүү. Ямар ч байсан програм хангамжийн инженер болох гэж байгаа болохыг хүсэж байгаа хүүхдүүд бол хамгийн нэгдүгээрт нь ерөнхийдөө тэр логик сэтгэлгээгээ сайжруулах хэрэгтэй. За логик сэтгэлгээ сайжруулна гэдгээр хүүхдэд хамгийн ойлгомжтойгоор хэлбэл ерөнхийдөө одоо математикийн бодлогууд, физикийн бодлогууд гэх мэт бодлогууд дээр ер нь их цаг зарж тэр хэсэг дээр нэлээд төвлөрч ажиллах хэрэгтэй. Өөрөөр бодлого сайн бодох хэрэгтэй гэсэн. Яг нэг талаас жоохон уламжлалт одоо энэ химэл оюун дээр хөгжөөд их өндөр түвшинд хүрж байгаа ч гэсэн зарим нэг зүйл бол чухал хэвээрээ байгаа байхгүй юу. Жишээлбэл дээр математик. За тэгэхээр ер нь математикт аль болох сайн байх хэрэгтэй гэж би бол бодож байна. Хоёр дахь чухал ур чадвар бол англи хэлний чадвар одоо их чухал болж ирж байна. Яагаад гэвэл энэ бүх мэдээлэл англи хэл дээр байж байгаа учраас интернет бол одоо ялангуяа энэ чиглэлийн мэдлэгүүд бол маш түгээмэл байгаа. Тийм учраас тэр түгээмэл мэдлэгийг олж авах өөртөө хэрэглэхэд бол англи хэл маш чухал болж ирж байна. За 3 дахь ур чадвар бол яг миний хүүхдүүд бол яг миний бодлоор бол энэ харилцааны ур чадвар. Одоо энэ манай мэрэгжлийн одоо нэг онцлогч нь болохоор ийм дан ганц өөрөө ингээд нэг хүн ширээнэ харж байгаа кол бичээд байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг яах вэ гэхээр ийм олон хүмүүстэй харилцана. Тэгээд энэ дунд ингэж одоо өөрийгөө ойлгуулж тэгээд бусдыг бас ойлгох, сонсох, тэгээд зарим зүйлээр хүлээстэй хандах хэмжлэм харилцааны одоо communication skill бол айгүй хэрэг болж байгаа. Энийг бол бас хүүхдүүдэд бас багаас нь тэр анги юунд суулгах хэрэгтэй гэж би бол харж байгаа. Тэгэхээр энэ ур чадвар энэ бол бас нэг төрлийн ур чадвар гэж харж байна. За тэгээд харилцааны ур чадвар гэдэг дээр мэдээж өөрийгөө илэрхийлэх ярих тэр чинь бол орно шүү дээ. За ер нь нэг иймэрхүү хэмжээнд байхад бол баг болно. Тэгээ ерөнхий 3 чухал ур чадвар гэвэл. Сонирхолтой тийм. За сая Баатар ахыхаа ярианаас сонсон чи яг нөгөө юм асуудал шийдвэрлэх юм одоо ур чадвар тий хэрэгтэй. Одоо математикийн бодлогыг бодоход ч гэсэн тийм нэг асуудлыг шийдвэрлэдэг байгаа тий. Тэгэхээр нөгөө яг энэ уулзалтыг нөгөө бичиж ихэхээс өмнө Баатар ахаараа нэг юм жишээ тест ажиллуулсан байгаа. Тэр жишээ тест маань ямар тест байсан бэ гэхээр энэ одоо карьерийн хөгжлийн төв дээр маань авагддаг хүүхдүүдийн ажил мэргэжлийн сонирхлыг тодорхойлдог. Хүүхэд гэлтгүүн насан туршид ч гэсэн үг болдог ийм тест үнэлгээ хийдэг. Тэгэхээр яг энэ дээр сая ингээ харж ялаа л да би нөгөө саяха юуны мэргэжлүүдийн юугаар ширлэж төхөө. Тэгэхээр IT мэдээллийн технологи мэдээж өөрөө айгүй том салбар. Тэгэнгүүт энэ мэдээллийн технологийн салбарын энэ салбарт шаардлагатай байгаа юм түгээмэл ур чадварууд гэдэг харахаар ер нь бол яг энэ асуудал шийдвэрлэх за мөн одоо дүн шинжилгээ хийхтэй хурдан суралцах болон мэдээллээ одоо суралцаж мэдэж авсан мэдээлэл ашиглах гэсэн энэ ур чадварууд бол айгүй өндөр шаардаад байгаа. Тэгэхээр одоо Баатар ахын өмнөх одоо яриан дээрээс харахад бол нөгөө асуудал шийдвэрлээд байгаа бид нар ингээ ярьсан. Тэгээд жишээ тестний Баатар ахын хариуг ингээ харахад хамгийн ихэнд нь судлаач буюу аливаа зүйлийг нөгөө сурах сонирхолтой яагаад ингэдэм болов те энэний учрыг олж гэсэн энэ аливаа зүйлийг сурах сонирхол айгүй өндөр шаарддаг энэ мэрэгжилд байгаа. Тэгээ өөрийнх нь сонирхолч гэсэн яг энэ дээр хамгийн өндөр одоо үзүүлэлт нь гарч ирсэн байгаа. Танд хариу нь очсон байх те.
судлаач хэв шинж нь Баатар ах их дээр өндөр байсан. За дараагийнх нь болохоор ажил хэрэгч буюу энэ enterprising гэдэг энэ одоо үзүүлэлт маань Баатар ах их дээр бас 2 дахь өндөр үзүүлэлтээр орж ирсэн. Тэгэхээр энэ өөрөө хамгийн тэгэхээр энэ одоо сонирхол маань өөрөө цаашлаад энэ нөгөө асуудлыг шийдвэрлэх энэ одоо ур чадварт маань хэрэгцээтэй суур сонирхол нь байж байгаа. Тэгэхээр ер нь бол Баатар ахын нөгөө нэг жишээ тестийн үр дүнгээс харахад Баатар ах маань бол яг одоо энэ ажил мэргэжлийнхаа дагуу энэ сонирхлууд нь өөрөө маш өндөр хөгжсөн. Ийм хүн ингээ харагдаж байна. За суур зан төлөвийн хувьд бол ингээ харах юм бол нөгөө нээлттэй сэтгэлгээ уран сэтгэмж буюу дахиад Баатар ахын нөгөө сонирхлын 3 дахь нөгөө өндөр гарч ирсэн үзүүлэлт буюу уран сайхнаар сэтгэдэг энэ үзүүлэлттэй холбогдож байгаа энэ 2 үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ юу хэлж гэнэ вэ гэхээр та ямарваа нэгэн одоо асуудлыг шийдэхдээ айгу бүтээлчээр шийдэгдэг, юмсыг айгу бүтээлчээр хардаг, шин зүйлс айгу нээлттэй байдаг ийм төрлийн хүн юм байна гэж эндээс бол ингээ харагдахаар байна. Тэгээ энэ ажил мэргэжлийн хувьд ч гэсэн яг энэ суур чанар бас шаарддаг юм байна. Тэгэхээр та энэ нөгөө тестнийхаа үр дүнтэй ер нь хэр санал нэгдэж байна? Таны энэ гарч ирсэн IEA буюу судлаач, ажил хэрэгч, уран сайхнаар сэтгэдэг гэдэг энэ хэв шинж ер нь танд байгаа болов? Энэ ажил мэргэжилтэд ер нь хэрхэн яаж одоо таны энэ сонирхлууд, энэ суур чанарууд чинь энэ ажил мэргэжлээ чинь яаж дэмжиж аль талаараа дэмждэг вэ? Аль тал нь сул тал болдог гэж та бодож байна? За тийм байна. Би бас үр дүнгуудыг бас харсан ирсэн мэйл дээр. Тэгээд ер нь айгу таарчин гэж бодож байна. Ягаад тэгэхээр яг энэ суур одоо юу гэдгийг сонирхлууд бол надад байдаг. Тэгээд нөгөө одоо жишээлбэл уран сайхнаар сэтгэх гэдэг дээр хүртэл одоо чинь хүүхд байхдаа бол бүр улсын хүрэл толгой тэмцээнд хүртэл орох хэмжээний дэмжлэг зохиодог байлаа. Тэгээд тэр маань хүртэл одоо энэ ажилтан хэрэг болдог штэ. Тийм болж ер нь хүний би боддог л да одоо ганцхан юм авьяастай ч юм уу тийм байхгүй. 2-3 зүйл нэг хэд хэдэн зэрэг юм авьяастай байдаг. Тэгээд тийм учраас хүмүүс бол юм олон талын бас юм сонирхлуудтай байд юм байна гэж боддог. Тэгээд энэ тест бол айгүй гайхмаар цөөхөн асуултан дээр жишээ болгоод яасан гэхэд бол айгүй тийм өндөр үр дүн үзүүлж байгаа харж байна. Асуулт зохион байгуулалттай байх одоо хариуцлагатай байх энэ ажил мэргэжилт ер нь хэр чухал гэдэг вэ? Манай энэ чиглэлийн ажил бол ер нь маш их эмх зэгцийг шаарддаг. Одоо энэ чинь нөгөө наад захны код бичнэ гэдэг чинь одоо хэдэн мянган мөр кодын дунд л одоо нэг таслал цэг таслалын жалдаа гарахгүй ажил байж тэр систем бол ажилдаг. Тэгэхээр зэрэг тийм алдаа багтай сэтгэх гэх юм уу тийм ур чадвар аягүй хэрэгтэй байдаг. Тэгээд маш эмх зэгцтэй байхгүй бол тэр эмх зэгцгүй байдлаас болж бол кодын чанар тэгээд замбраагүй байх мэтлэн ийм асуудал үүсчихдээ. Тийм учраас энэ зохион байгуулалтын асуудал тэгээд төлөвлөх тийм ээ одоо ажлуудаа төлөвлөх, таскуудаа нарийн төлөвлөх, хуваарлах гэх мэтлэн ажлууд бол ерөөсөө энэ IT-ийн төслийн чиглэлийн төслүүд дээр хамгийн чухал болж ирдэг. Тийм баг код бичгээсээ илүү чухал болж ирдэг. Тэгээд зохион байгуулалт ер нь бол иймэрхүү юу чадвар байх чинь зарим талаар бол чадвар гэж байгаа. Зарим талаар бол одоо англи хэлээр бол virtue гэж ярьдаг. Тийм эрдэмүүд бас хэрэг болдог. Жишээлбэл төвчээрч гэдэг юм уу тийм одоо хүний бас нэг хүнд тухайн ажил мэргэжлийг хийхэд бас нэг тийм шаардлагадаг ийм нэг юу байгаа шүү дээ. Эрдэмүүд бас байгаа. Тэгэхээр эрдэмүүдээс бол бас тодорхой дурдах юм бол одоо англи хэлээр бол wisdom гэдэг юм л да. Бас нэг юмыг энэ оновчтой харах тийм зөв одоо юу гэдэг юугаар орчуулах юм бол цэцэн мэрэгэн гэж орчуулдаг гэдэг тийм жоохон бас нэг ухаалаг шинжийг хүнээс шаарддаг. Одоо кодыг бичнэ гэдэг чинь бол хэдэн шанзаар бичиж болдог. Гэтэл хамгийн богинохон хамгийн эмх зэгцтэй хамгийн тийм оновчтой бичихийн тулд хүнээс бас тодорхой хэмжээний тийм эрдэмүүд шаарддаг. Тэгэхээр тийм эрдэмүүдийг бол хүүхдүүд бол их бага насндаа олж авд юм байна гэж би бас бодсон. За тэгээд мэдээж хэрэг код бичихэд бол олон цагаар суух хэрэг гардаг. Тийм учраас төвчээр гэдэг эрдэм бол маш чухал.
За өөрөөр хэлбэл би нэг чадвараас жоохон ялгаж яриад байгаа шүү те. За тэгээд мэдээж хэрэг бас өөрч энүүдээс эрдэмүүдээс чухал болох бах. Гэхдээ энэ хоёр эрдэм бол аюул чухал гэж би бодож байгаа юм. Энэ яг энэ тэгээд дээрэс нь энийгээ дагаад хүмүүсийн тодорхой ур чадварууд эзэмшээд тэгээд явах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ суур эсэх дээр бол энэ эрдэм буюу ерөнхийдөө бол энгийнээр хэлбэл хүмүүжлэлтэй холбоотой асуудлууд байдаг. Баатрахад гэдэг нэг юм байна тий. Одоо хүүхдүүд маань ингээл хичээлээ үзээл ингээл сууж ийн өөрөө одоо hard skill-ээ эзэмшээл, soft skill-ээ эзэмшээл ингээл. Гэтэ энэ болгоныг эзэмшиж яг яах гэж байгаа вэ гэж асуухаар одоо хариулж чаддаг хүүхдүүд айгүй хоор байдаг байхгүй одоо маттай сайн бай гэж мянга хэлээд тухайн хүүхд маань яг маттай сайн байж яах ч байгаа гэдэг ийм асуултыг тавихыг айгүй хүсдэг гэх юм уу. Тэгээ таны өөрийн чинь бага насны чинь хүүхэд л нөгөө ийм айгүй асуудлыг айгүй их шийдвэрлэх дуртай хүүхэд байсан гэдэг ярьж байсан шүү дээ. Тэр яг одоо энэ мэрэгжлийг эзэмшснийхаа дараа та ямар энэ нийгэмд яг ямар асуудлыг шийдвэрлэж байна? Одоо хамгийн бүр кейсээр ингээд өөрийнхөө хамгийн сүүл тохиолдсон нэг асуудал шийдвэрлсэн кейсээ ярьж өгөөд энэ асуудлыг шийдвэрснээр та яг ямар үнцнийг бүтээсэн гэж бүр өөртөө тийм мэдрэмж нь байсан уу? Ийм үнцийг бүтээчлээ дээ. Би амжилтаа олчлоо. Одоо энийг би хэрэгтэй байгаа шүү гэдэг. Тэгээ яг энэ мэрэгжлийнхаа үнцнийг та энэ өнцгөөс нэг тайлбарлаад яриад өгөөч. Яах гэдэг юм бэ? Сурах гэдэг байгаа хэлээ. За тэгээ ер нь яг мэдээллийн технологи IT-ийн мэрэгжил бол яг нэг физик, математик гэдэг шиг тийм суур шинжилгээ ухаан бол биш. Суур шинжилгээ ухаануудын тоонд бол одоо энэ яг энэ математик, физик, биологи, хими гэх мэтлэн ийм шинжилгээ ухаанууд ордог. За тэгэхээр мэдээллийн технологи бол ерөнхийдөө математик суурьтай. Тэгээд математикийн одоо тэр дундаа бол компьютерийн айлгуур гэж байгаа тийм ээ. Тэднэр суурилж үүссэн ийм одоо компьютер сайенс шүү дээ. Шинэ ийм шинжилгээ ухаан. За тэгэхээр энэ шинжилгээ ухаан маань өөрөө болохоор даваа талууд нь тэр нэг тооцооллын хурд. За дээрэс нь ер нь хамгийн гол асуудал энэ хурд байгаа юм л да. Тэгэхээр тооцооллын хурдыг одоо юу гэдгийг зөвхөн гараар ингээд математикийн тооцоо хийхэд жишээлбэл одоо 10 минут зарцуулдаг байсан ажил за эсвэл гараар ингээд юм хийхэд бүтэн өдөр зарцуулдаг байсан ажил чинь мэдээллийн технологийн энэ боломжуудыг ашигласнараа ерөөсөө 1 секунд ч хүрэхгүй тийм ихтгэн дойлын хугацаанд шийдэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол компьютерийн юуны хувьд хурд байдаг. Тийм учраас энэ хурд бол ерөөсөө энэ орчин үеийн нийгмийн нэг гол хүчин зүйл болоод байна л да. Тийм учраас энэ бүх салбарт, бүхэл салбарт шүү. Би бол нэг салбар одоо бол дээлгүүгээр гэж хэлмээр байна. Бүхэл салбарт энэ мэдээллийн технологи бол ийм нэвчиж одоо орсон байгаа. Тэгэхээр зэрэг яг хуу ерөнхийдөө бол би суур шинжилгээ ухаан биш гэдгээр нь юу яагаад хэлж байна вэ гэхээр зэрэг мэдээллийн технологи бол аль нэгэн салбартай өргөлж холбогдож явдаг. Одоо жишээлбэл миний өөрийн одоо хамгийн ойрын жишээгээр ярил би манай компани бол одоо Next Store гэдэг нэртэй ийм онлайн худалдааны платформ хөгжүүлсэн байдаг. Тэгээ энэ платформ дээр олон харилцагч ингээд нэмээд тухайн харилцагчид маань ингээд өөрийн гэсэн онлайн шоптой, онлайн дэлгүүртэй болдог байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ талаас нь харах юм бол үндсэндээ бол бидний сонгож авсан үндсэн салбар нь бол худалдааны салбар байгаа юм. Тэгэхээр худалдааны салбар дээр мэдээллийн технологийн шийдлийг бид нар нэвтрүүлж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ талаасаа бол тэгэхээр зэрэг яг худалдааны салбар яагаад одоо ийм болчих вэ гэхээр сүүлийн үед бол цахим худалдаа тийм ээ интернет худалдаа. За хүмүүс яг зөвхөн тэр дэлгүүр одоо хаан шүтгийн нэг юм физик дэлгүүр офлайн дэлгүүр рүү очиж үйлчлүүлэх биш вебсайтаар нь мобайл аппликейшнаар нь цаашлаад сошиал дээр суурилсан ямар нэгэн сувгуудаар нь тэр дэлгүүрийн бүх бараа бүтээгдэхүүдийг тийм ээ маш одоо тийм тухтайгаар хайж олоод захиалаад хургуулээд гэртээ авчирч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр зэрэг тэр хэрэглэгчид бол маш их тийм одоо юу гэдэг юм тийм тав тухайг өгч байна л да. Худалдаа авалтын одоо тийм шопинг хийх, худалдаа авалт хийх тэр маш тийм одоо шинэ экспириенс өгч байгаа байхгүй юу? Энд чинь бол говч ерөөсөө байдгүй байсан зүйл ингээд онлайн захим худалдааны шийдэл сүүлийн одоо жишүүлийн бараг л 10 жилийн асуудал шүү дээ. Энэ хооронд ингээд нэвтрээд ингээд хийгдснээрээ энэ хүмүүс хэрэглэгчид хамгийн гол нь хэрэглэгчид өгж байгаа үнц нь бол тэр ерөөсөө л маш өөрөө тэр гэртээ байж байгаа л
энэ худалдаа авалтуудыг хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хэрэгждэг жовын цэнэний. Тэгэхээр яг энэ мэтэр ингээд маш их тийм цаг хэмнэх тэгээ хурдыг одоо өөр дэлгүүр явах байсан цагаа хүн бодвол яхаа өөр юм зарцуулах боломжтой болж штэ. Энэ мэдээлэлүүд маш их юм үн цэнийг өгч байгаа. Тэгээ энэ бол ийм бодит амьдрал дээр одоо тодорхой хэмжээ бууж байна. За бид хэд хамгийн сүүлийн жишээхэд бол гол сайхны Cloud9 гэдэг дэлгүүрийг бүрэн одоо энэ цахим хэлбэрт оруулсан байгаа. Тэгэхээр энэ loyalty system, mobile application, вебсайттай ингээд тэгэн гот эндээс ингээд харахад бол хэрэглэгчид бол маш их тийм даваа талтай болж ах шиг байна л да. Одоо жишээ нь зөвхөн онлайн дэлгүүрээрээ үйлчлүүлээд цуглуулсан бонусаа офлайн дэлгүүр дээр очиж ашиглаж болдог ч гэх юм уу тийм ээ. Ийм айгүй олон даваа тал. Энэ бүхэн бол цаанаа бол яг IT-ийн энэ програм хангамжийн одоо шийдэл байгаа цаана зодтолтой. Нэгсэндээ худалдаа авагч талдаа бол аливаа юм худалдаж авч байгаа үйлчлүүлэгч талдаа бол юм 5 тухайг бүрдүүлээд байна тий. Нөгөө худалдагч талдаа болохоор нөгөө нэг унтчихагт нь хүртэл мөнгө нь орж ирээд байдаг гэдэг энэ асуудлыг бол бүрэн гүйцэд IT гэдэг салбар өөрөө шийдвэрлээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр айл талдаа бол айгүй win-win буюу айгүй тийм ялсан, хожсон, цаг хэмнсэн энэ үн цэнүүдийг бүтээж байгаа юм байна. Тэгвэл хүүхдүүд маань миний дэлгэц харагдаж байгаа ах тий шеэрлэгдсэн байгаа маань. Хүүхдүүд маань яг ингээ IT салбар гэхэлэрээ юм төсөөл байдгүй байхгүй Баатархаа. IT гэдэг юм чинь яг энэ project manager гэж нэг тустай байна. За UX, UI designer, graphic designer гэсэн программер одоо аналист гэл ингээ шаал ондоо энэ дотор ингээ маш олон салбарууд байна. Тэгээ энийх нь ялгааг нь тааны хэлж өгөөд тэгээ мега маань яг энэ жишээ байдлаар энэ хамгийн их одоо сайн хүүхдүүдийн ихэнх нь сонирхдаг энэ 3 энэ мэрэгжлийн суур зан чанар нь ямар байх хэрэгтэй, сонирхол нь ямар байх хэрэгтэй гэдэг энэ юуг бас тайлбарлаад өгчүүлтэй та хоёр маань. Тэгэхээр Баатрахаас асуу яг IT дотроо яг ямар одоо мэрэгчлүүд дотроо байдгийн ямар мэрэгжил нь одоо жишээл энэ IT project manager гэдэг мэрэгжлийн шилбэл ямар асуудлыг шийдвэрлэдэг. UX UI designer гэдэг нь бас яг юу хэлээд байгаа ямар асуудлыг шийдвэрлэдэг. Тэгээ programmer analyst гэдэг энэ ямар асуудал шийдвэрлэдэг. Ямар мэрэгжлүүдийн гэдэг та энэ 3 жишээгээр ядаж нэг тайлбарлаад өгөөч. За тэгээ. За мэдээллийн технологи бол түрүүн миний хэлдгээр их өргөн утгатай ойлголт. Жишээлбэл зөвхөн одоо юу гэдэг бид нар мэдээллийн технологи гэхээр компьютертай нэг шууд холбож ойлгох гэдэг. Яг үнэндээ бол одоо мэдээлэл гэдэг чинь өөрөө одоо юу шүү дээ зөвхөн компьютертай холбоотой ойлголт биш шүү дээ. Тийм ээ. Одоо бид хоорондоо жишээлбэл нэг үг солиход тэр чинь мэдээлэл болдог байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэрийг л одоо юм технологи ашиглаж яаж одоо тэр мэдээллийг хадгалах уу, тийм ээ, дамжуулах уу гэх мэтлэн олон асуудлуудыг шийдэж байгаа. Тийм учраас яг бид нар шууд одоо бол компьютертай гэж холбож ойлгоод байгаа. Яг үнэндээ бол энэ компьютероос ч одоо тийм компьютероос ч өргөн ойлголт гэдгийг бол нэгт дурдчихэ. За тэгээ яг салбарын хувьд бол маш олон салбар байгаа. Яг компьютер сайенс гэдэг энэ шинжлэх ухаан тийм компьютерийн шинжлэх ухаан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр компьютерийн шинжлэх ухаан гэдэг энэ юу бол өөрөө маш олон салбартай. За тэр дундаа бол одоо програмчлал бол энэ дотроо нэг салбар нь болж явдаг. За тэгээд яг тэр бид нар бол Монголд бол яг энэ аль илүү энэ програмчлал талынхаа салбарыг төлхөө одоо хөөж явж байгаа гэсэн үг. За тэгээд энэтэй холбоотой энэ ямар нэгэн програм хангамжуудыг хийх, вебсайтыг бүтээх, за одоо ямар нэгэн вебэд суурилсан аппликейшн хийх гэх мэтлэн энэ ажлууд дээр одоо энэ харуулсан байгаа энэ ажлын байрууд бол маш чухал болж ирж байгаа. За жишээлбэл IT project manager бол угаасаа тухайн төслийг удирдах төслийн одоо юу гэдгийг төлөвлөлтийг хийх тухайн таскуудыг хүмүүстэй хуваарлах, эргээд шалгах, хянах гэх мэтлэн тийм ээ. Тэр төслийг бүхэлд нь удирдах байгаа. Тийм тэгээд тодорхой асуудал гарвал асуудлын зангалаг одоо тайлж шийдвэр гаргах нь гэх мэтлэн ийм ажлууд хийдэг. Тэгээ хүмүүсээ ерөнхийдөө чиглүүлж удирдна. Аль таскыг түрүүнд хийх үү, алийг нь сүүлд нь хийж болох гэх мэтлэн эренблэх одоо дотор нь эренблэх ажил хийх иймэрхүү ажлуудыг хийдэг. Энэ юу бол IT төслийн менежер гэж байна. За яг ихэнхдээ бол IT төслийн менежерүүд бол өөрөөсөө програм одоо бичдэг байжгаад тэгээд одоо удирдах төвшөнд очоор бол IT төслийн менежер болдог. Тэрнээс шууд бол төслийн менежер болсон тохиолдол ховор байдаг. Яг тэгвэл
нөгөө хөгжүүлэгчдийнхаа бас яг юу хийж байгаа юм. Доороос одоо ингэж ахиж явдаг гэх юм уу да. За тийм байгаа. За дараагийн энэ юу нь болохоор за UX UI дизайнер сүүлийн үед яг энэ UX UI гэдэг ойлголт бол маш чухал болж ирж байгаа. За UX гэдэг бол ер нь user experience буюу хэрэглэгч одоо тухайн аппликейшнийг вебсайтыг хэрэглэхэд хэр зэрэг одоо тийм ээ ийм эвтэйхэн байх вэ? Илүү нөгөө хэрэглээр нь ойртуулж одоо юу гэдэг юм хэрэглээр нь ойртуулж ингэж асуудалдаг хүн бас сэтгэл зүйн шинжилгээтэй бас холбоотой. Өөрөөр хэлбэл яг энэ товч одоо хаана байрлал одоо болох вэ? Тийм ээ? Хаана байвал одоо хамгийн эвтэйхэн байх вэ? Тэгээд хамгийн цөөн алхмаар тэр хийх гэж байгаа тэр үндсэн процессыг одоо хамгийн цөөн алхмаар хэрхэн хийх вэ гэх мэтлэн зүйл дээр төвлөрдөг. Энэс нь бол UX гэж байгаа юм. За UI гэдэг нь user interface design буюу тухайн одоо хийх гэж байгаа аппликейшн, вебсайт тийм ээ ер нь програмын өнгө болдог. Тэгээд одоо тэр нэг яг фонт гэх мэтлэн нэг нарийн тэр нөгөө нэг хэмжээсүүдийг өгч ингэж илүү нэг тэр график талаас нь анхаардаг гэх юм уу да. Тийм. Ийм хоёр юм нийлээд ингээд UX UI designer гэдээ нэрчиж байгаа. Тэгээ энэ хүмүүс маань бол одоо сүүлийн үед бол Figma гэдэг одоо тийм програм байгаа те. Figma дээр бол одоо зурдаг болсон байгаа. За өмнө нь бол энэ ажил бол Photoshop дээр хийгддэг байсан. Тэгээ одоо бол Figma-аар солигдоод юм өөрчлөгдөж байна л да. Тийм. За ийм ажлууд хийж байгаа. За энэ программер аналист гэдэг нь ер нь бол яг системийн шинжээч гэж нэг тийм бас ажлын байр байдаг. Энэ нь бол илүү тийм систем аналист маягаар те. За энэ нь бол яг илүү төслийн нөгөө нэг шинжилгээ хийх, төслийн нөгөө нэг бичиг баримтуудыг боловсруулдаг. Одоо жишээлбэл төсөлч өөрөө нөгөө нэг IT төсөл эхлэхээс өмнө системийн шаардлага боловсруулахаас ахуулаад олон юм бичиг баримтын ажлууд байдаг. Тэгэхээр тэр төвшөнд бол илүү төвлөрч ажилладаг ийм ажлын байр байгаа. Энэ бол тэгээд мэдээж яриг нөгөө төсөл дуусах үед бол буцаад хийгдсэн анхны шаардлагатайгаа хэр зэрэг нийцэж яах гэх мэтлэн зүйлүүд дээр нь бас хяналт тавьдаг гэх юм уу да. Тийм ажлууд ерөөхдөө байдаг. За ерөөхдөө товчхон энэ ажлын байруудаар бол иймэрхүү байна те. Энд чи бидний дуртаагүй байгаа IT салбарт айгүй тийм эрэлттэй байгаа мэрэгжлүүдийг та ингээд хэдэн мэрэгжлүүдийг дуртаад өгөөч гэвэл. За их чухал ажлын байр сүүлийн үед ер нь хүн алдахгүй байгаа. За тэр нь бол энэ хуучин бол систем админ гэж одоо систем администратор гэж хүмүүс байсан. Тэр нь бол ерөнхийдөө сервер хариуцдаг хүмүүс байгаа юм. Тэгэхээр серверийн үйл ажиллагааг хариуцахтай холбоотой одоо асуудал бол маш өндөр түвшинд хүрсэн байна. Ялангуяа энэ cloud тийм ээ. Cloud одоо AWS, Amazon-ы cloud тэгээд Microsoft-ийн cloud, Google-ийн cloud гэх мэтлэн энэ олон төрлийн cloud үйлчилгээнд гарсан учраас энэ үйлчилгээнүүдийг ашиглаж одоо тухайн хийгдэж байгаа системийн зохион байгуулалтыг хийх. За тэгээд хэвийн найдвартай ажиллагааг хангах гэх мэтлэн ажил бол маш чухал ажил болж ирж байгаа. Өөрөөр хэлбэл маш олон тооны одоо юу гэдгийг програм хангамж одоо онлайнд ажилдаг, онлайн орчинд ажилдаг ийм системүүд бий болж байгаа учраас энэ олон системүүдийн одоо унтрахгүй байх тийм үү. За тэгээд унахгүй байх, ачаалал даах. За тэрний хэвийн ажиллагааг хангах. Дээрэс нь одоо deployment гэж ярьдаг юм да. Код бичсэн кодоо тэр сервер рүүгээ хэрхэн одоо хуулах, байршуулахтай холбоотой асуудлыг шийдэх гэх мэтлэн айгүй нарийн ажил одоо гарч ирсэн байгаа. За энэ ерөнхийдөө юугаар хэлбэл DevOps инженер гэдэг байгаа. Сүүлийн үед бол тэгж хэлж байгаа. За DevOps инженерийн ажлын байрууд бол Монголд одоо маш хэрэгтэй. Тэгээд олон ажлын зарууд явж байдаг. Тэгээд хүнээ олж чадахгүй ингэж байх шиг байна. За өөр нэг чиглэл нь бол мэдээж machine learning инженер байна те. Machine learning инженер гэж өөрөөр хэлбэл хиймэл оюуны талын мэргэжлүүд байна. За энэ дотор бол одоо data scientist шилж болно. За data scientist machine learning инженер бас жоохон өөр л дөө. Гэхдээ ерөнхийдөө энэ чиглэлийн ажлын байрууд бол бас нэлээд элбэг одоо нэлээд эрэлт хэрэгцээтэй болж эхлэж байгаа шиг байна. Яагад гэвэл энэ сүүлийн 1-2 жилийн дотор одоо маш их зүйл бол энэ хиймэл оюуны одоо том ийм давалгаа тий болж байна. Тэгэхээр энэ чиглэлийн ажлууд бол маш их гарч ирэх нь ойлгомжтой болж байна. Ягаад гэвэл энэ чинь нөгөө нэг ямар нэгэн байдлаар технологижод системтэй болоод за бүртгэлтэй болоод ингээд ирэхээр маш их дата цугладаг. Тэгэхээр тэр датан дээр хэрхэн ажиллах вэ? Тэр датаг
дата хэрхэн ашиглах вэ гэхээр үндсэндээ бол одоо хиймэл үеийн модель болгож ашиглах л нэг том зам байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ чиглэлийн ажлын байрууд бол нэлээд ханд за тэр дотор бол ML буюу машин learning инженер бол нэлээд чухал үүрэгтэй оролцсноо. Ягаад гэвэл тэр хүн бол яг моделийг сургадаг хүн байна. За өөр одоо ажлын байр гэх юм бол хамгийн эрэлт хэрэгцээтэй болж байгаа. За яг код бичих асуудал бол нэг back end developer, front end developer гэдэг бас тусдаа салж эхэлж байна. За энэ нэлээд олон жилийн өмнөөс салцсан л да. Тэгээд энэ back end гэдэг нь бол илүү арт талын, системийн арт талын зохион байгуулалт хийдэг. За front end гэдэг нь хэрэглэгчид харагдах хэсгийг хийдэг энэ ажлын байрууд байна. За энэ бол одоо бас нэлээд эрэлт хэрэгцээтэй байсаар байна. За ерөнхийдөө юм байна тий. Тэгээд энэ хэдэн ажлын байрууд бол бүр нэлээд эрэлт хэрэгцээтэй болж эхэлж байна шүү. Түрүүн Бадрах энэ IT project manager гэдэг юуг бол эхлээд шат дараалтаагаар карьерийн түвшинд өснийхаа дараа болно гэсэн шүү дээ. Мега маань яг энэ одоо IT-ийн салбарт ороод байгаа энэ 3 чиглэлийг нийтлэг зүйл нь зан чанарын хувьд яг ямар байдгийг, сонирхлын хувьд ямар байдгийг яг эндээс нь энэ таблицаач нэг тайлбарлаад яриад өгөөч. Яг салбарынхаа хувьд яг л Баатар ахын яг хэлжсэн зүйлсүүд бол яг энэ дээр батлагдаж одоо бодит туршлагаас батлагдаж ингэж тайлбарлагдаж болж байгаа. Тэгэхээр ер нь бол нийтлэг энэ ажиглагдж байгаа суур зан төлөвийн үзүүлэлтүүд маань бол хамгийн түрүүнд бол нөгөө нэгт нямбай байдал, зохион байгуулалттай хариуцлагатай байдал гэдгийг хэмждэг. Энэ одоо нэгт нямбай байдлын үзүүлэлт энэ дэлгэцэн дээр бол meticulousness гэж ингэж харагдаж байгаа энэ үзүүлэлт байгаа. За мөн сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг бас дундаас дээш түвшинд шаардж байгаа. За би энийг бол яг Баатар ахаас яг асууя гэж бодож исэн. Яг энэ ажил мэргэжлүүд дээр танай одоо яг энэ салбарт энэ сэтгэл зүйн тэнцвэртэй байдал ер нь хэр шаардлагатай байд юм бэ? Энэ одоо график дээр гарч байгаа шиг ийм одоо дундаас дээш түвшинд шаарддаггүй. Ер нь стресс дарамт хэр ихтэй байдаг ажил мэргэжил юм бэ? За тэгэхээр яг энэ манай энэ чиглэл ялангуяа манай энэ инженерүүд бол их жоохон тийм татгшаага хүмүүс байдаг. Тэгээ өөрийгөө нэг одоо илэрхийлэх талтаас сол гэх юм да. За тэгэхээр энэ тал дээр одоо анзаарч байхад бол ер нь яг энэ саяын одоо энэ татгшаа байдалтайгаа холбоотой ийм инженерүүд дээр их стресс их үүсдэг. За одоо жишээлбэл ер нь бол энэ ажлын IT төслийн бүтэц ямар болсон бэ гэхээр зэрэг нэг юм төслийн менежер гэж product manager, за IT project manager гэж болно. За ийм нэг хүн ингээд гарч ирчээд тэгээд нөгөө developer буюу хөгжүүлэгчтэй ерөөдөө ингээд шахаад байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ дунд чинь нөгөө нэг тэр хөгжүүлэгч бол айгүй их тийм одоо ялангуяа залуу хүүхдүүд бол тийм юм ажиглагч чинь маш их стресстэй. Тэгээд эндээс болж зарим тохиолдолд бол одоо burnout гэж ярьдаг тийм ээ, ажлаас хашрах тийм шинж рүү хүртэл орж байгаа. Тэгэхээр энийг бол яг зүгээр яаж шийдвэрлэх ёстой вэ гэдэг дээр бол мэдээж нарийн аргачлал хэрэгтэй байх. Гэхдээ яалтчгүй ийм зүйл бол ажиглагдж байгаа. Тийм. Доогоор бол За өмнөх бол та жишээ нь одоо яг энэ салбарт маань ямар ур чадварууд хэрэгтэй байна? За зөвхөн ур чадвараар зогсохгүй бас ямар одоо wisdom одоо чадварууд хэрэгтэй байна тий. За мөн ямар үнцийг нийлүүлдэг вэ гэдэг эдгээрийг та дурдлаа л та. Тэгэхээр амжилттай байхын тулд бол ямар ч гэсэн эдгээр зүйлс бол хэрэгтэй байд юм байна. Тэгвэл энэ салбарт амжилтгүй байгаа хүмүүсийн энэ нийтлэг алдааг ер нь та юу гэж анзаарсан бэ? За ерөнхийдөө шинийг суралцах гэдэг бол айгүй чухал байгаа. Яг энэ салбарт байгаа хүмүүс. Яг гэвэл тэр суралцахаа зогсоох үед жоохон ер нь бол хоцорч байдаг. Тэгээд хоцорчхороо тэгээд ерөнхийдөө жоохон амжилт муутай болчдөг тийм тал байна. Тэгэхээр би бол энэ тал дээр ярил жоохон шинийг суралцахтаа жоохон тийм одоо шинийг суралцахтаа одоо анхаарахгүй гэх юм уу.
шинэ юм сурч авахгүй бол нөгөө энэ чинь нөгөө өдөр хоног тутмаар ингээд шин юмнууд ингээд нэмэгдэж гарч идэг учраас нэг тийм нэг тал байна. Нөгөө талд бол яг хуу зүгээр миний ойлгосноор бол нэг зүйл рүү бас төвлөрч одоо бас хийхгүй олон юм барьж хийх хандлага бас байдаг. Одоо жишээлбэл back end чигээл front end чигээл DevOps чигээл юу чигээл ингээд байдаг. Тэгэхээр өөрөлдөл IT мэргэжлийнхаа олон талын юмнуудыг ингээд бүгдийг ингэж хамруулж ингэж одоо сурах гэдэг. Тэгээд тэр тохиолдолд нөгөө гүнзгийрэх боломж олдохгүй жоохон. Тэгэхээр миний бодлоор одоогийн орчин үед бол илүү нэг бүгдийг мэд гэхээс илүү яг тэр тодорхой нэг сонгосон чиглэл дээрээ илүү мэргэжлийн болох байх. Илүү одоо юу гэдгийг төгсрөх гэх юм уу. Тэр чиглэл рүүгээ ер нь төвлөрсөн нь бол зүгээр. Ягаад гэвэл нөгөө химэл оюун одоо маш өөр төвшөнд орчихлоо шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө химэл оюунтайгаа бас нэг зэрэгцээд өөртөө бас одоо гайгүй байхгүй болохгүй болчихлоо байхгүй юу. Тэгэхээр зэрэг миний хэлэх гээд байгаа зүйл бол ер нь суралцах гэд маш чухал байна. Тэгэхээр суралцаа зогсооч бол тэр хүний хувьд бол алдаа болчихж байгаа байхгүй юу. Тэр болчлоо гэд хиймэл оюун ухаан гээ асуух гэсэн юм бүр хиймэл оюун ухаан гэсэн чинь энэ хиймэл оюун ухаан гэдэг зүйл хөгжснөөр яг энэ IT-ийн салбарт юу ямар өөрчлөлт ирээдүйд гарах вэ? Тэгээд эрсдэл юу байна? Нөгөө талаасаа бас давуу тал нь бас юу байна та нэг тайлбарлаад өгөөч. За тэгээ би яг өөрийнхөө л одоо юу гард юм бэ бодлоор ер нь хиймэл оюуны талаар бол дэлхийн нийтээр л одоо ярьж байна. Тэгээд томоохон одоо компани захирлууд хүртэл одоо янз бүрийн том мэдээллүүд хийж штэ. За тэгэхээр хиймэл оюун яг IT-ийн салбарт бол мэдээж бүр миний болоор бараг хамгийн их өгөөж өгч байгаа байх гэж бодож байна. Тэгээ өөрчлөлт авчирч байгаа. За өөрөөр хэлбэл одоо ChatGPT гэдэг юм уу, Claude гэдэг ч юм уу, Claude-ийн одоо Claude Code гэдэг бүр тийм тусгай одоо тийм яг код бичгээд зориулсан модельүүд үүсчлээ. Тэгэхээр энэ эдгээр модельүүд бол ерөөсөө маш их ажлыг бол одоо юу гэдгийг одоо бараг хөнгөвчлж байгаа. За тэгэхээр энэ бол энэ хөгжүүлэлтийн ажил бол энэ талаас харах юм бол одоо маш хурдтай болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл бүтээмжийн тал дээр бол одоо асар өндөр түвшинд хүрч байна л да. Одоо ч юм тийм өндөр түвшинд хүрсэн байна. Тэгэхээр зэрэг энэ чиглэл бол ерөөсөө ингэ цаашаа тасралтгүй явах юм байна гэсэн нэг ийм хандлага харагдаж байна. Нөгөө тэгвэр хүмүүст одоо энэ чиглэлийн мэрэгжил эзэмшээд ингээд эзэмшчихсэн байгаа хүмүүст ямар эрсдэл үүсэх вэ гэдэг асуудал байна. Тийм учраас энэ дээр батхад бол ерөнхийдөө харахад бол хөгжүүлэгчид бол илүү нэг юм зохион байгуулагч маягтайгаар одоо тухайн хиймэл оюуны модельүүдийг зөв ашиглах дунд нь тийм ээ одоо тийм илүү юм софтверийн архитект гэж ярьдаг юм да. Тийм архитект их маягаар одоо ажиллах юм шаардлага үүсч байна. Яг код бичээд суух нь бол хэцүүнгүй бага болчихлоо шүү дээ. Ер нь бол тийм болсон. Гэхдээ суралцж байгаа хүний хувьд бол миний бодлоор бол одоо мэдлэгийг бол товчлох ямар ч боломжгүй. Хэдий хиймэл оюун одоо бидний гарт байгаа ч гэсэн тий эцсийн зорилго бол хиймэл оюуныг сайжруулах биш бид нар өөрсдөө сайжрах шүү дээ. Тэгэхээр тэр суралцах хүний хувьд бол яг дарааллынхаа дагуу ном ёсоор яг сурах хэрэгтэй л гэж би бол хэлэх гээд байна. Тэгээд яг зүгээр нэг жуниор инженер гэж яддаг л одоо анхан шатнд дөнгөж ажил дээр гарсан байгаа хүмүүсийн хэрэгцээ бараг байхгүй болох нэ гэдэг. Үнэхээр тийм болцсон. Тийм учраас тэр одоо шинээр суралцж байгаа хүмүүс маань илүү хурдтай суралцах шаардлагатай болчихж байгаа юм бас. Тэгэж одоо бушуухан тэр дээшээгээ ахиж одоо дор хаяж тийм ээ одоо тийм дундаж левелийн тийм инженер болохгүй бол бас нэг жуниор байгаад тах юм бол тэр жуниорыг нэг ажилуулад тах тийм компани бол ховор болчихж байгаа байхгүй юу. Ягаад гэвэл нэг л одоо тийм сениор түвшний инженерүүд байгаа. Тэд нар хиймэл оюун ашиглаад энэ код бичдэг болчлоо шүү дээ одоо. Тэгэхээр ер нь тиймэрхүү чиг хандлага бол маш их байна. За яг зүгээр хиймэл оюуны моделийг өөрийг нь хөгжүүлэх бас асуудал бас байгаа шүү дээ тий. Тэр хэсэг дээр бол маш их инженерийн хэрэгцээ үүсэж байна. Одоо шинэ Claude гэдэг энэ алдартай Anthropic гэдэг компани бол одоо хичнээн шинэ девелопер авч гэнэ үү ингээд байж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ ажлын байр бол маш их өсөж байгаа бас. За энэ миний асуух гэсэн асуултанд яг өөрөө хариулчлаа л да. Яг зарим юу асуух гэсэн бэ гэхээр яг
зарим хүүхдүүд бол за энэ нөгөө том Google ч гэдэг юм уу, Amazon ч гэдэг юм уу, энэ байгууллагууд маань өөрөө заавал дипломтой байхыг шаардахгүйгээр тий би заавал албан боловсрлоор ингээд сураад төгсөөд тэгээд одоо ажиллах албагүй юм байна. Би ямар нэгэн зүйлийг зүгээр чаддаг л хахад энэ одоо том байгууллагууд, олон улсын байгууллагууд хүртэл ингээд бид нарыг ингээд ажилд авахд бэлэн байгаа юм байна гэж үзээд хүүхдүүд маань ер нь бол зарим нь бол сурахгүй гэдэг дээрээ ингээд толчж байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд яг өмнө нь бол санаагаа хэллээ л дээ тий. Ер нь бол мэдлэг гэдэг зүйл бол лиг бол товчилж болохгүй. Заавал эзэмших хэрэгтэй маа гэж. Тэгэхээр таны хувьд яг энэ салбарт хамгийн одоо сайн сургаж байгаа энэ сургуулиуд дотоодын болоод гадаадын сургуулиуд ер нь ямар сургуулиуд байна? Хүүхдүүд ер нь хаашаа харж хаана очиж суралцвал ер нь их боломжтой, илүү хөгжхөөр юм шиг танд бол санагдаж байна. За гадаадын сургуулиудын талаар бол тийм нарийн мэдээлэл бол алга байна. Яг мэдээж хэрэг Америк бол энэ чиглэл дээр бол тэргүүлэгч улс байгаа тийм. За юуны хувьд дотоодын сургуулиудад бол яг харьцангуй нэг ойр байсных бодоход бол Монгол улсын сургууль за тэр дундаа одоо хуучин бол МКС гэж ярьдаг байсан математик компьютерийн сургууль одоо ч ямар нэртэй болсон байгаа лээ. Тэр чинь бүтцийн жоохон өөрчлөлт. Ер нь бол тэр мөсийн одоо програм хангамж за мэдээллийн системийн ангууд бол энэ чиглэлд бол сайн мэргэжтнүүд бэлтэж байгаа. За мэдээж нөгөөний сургууль бол одоо шинжилгээ ухааны технологийн сургуулийн за уг нь хуучин бол Катемс гэж бас байсан тий. Тэгээ Катемс л одоо бас өөрчлөгдсөн байна. Холбоотойгоо нэгдээд ингээ холбоо мэдээллийн технологийн сургууль дээр ийм чиглэлийн мэргэжлүүд бол байгаа. Тэгээ одоо энэ хоёр сургууль бол үндсэндээ Монголд бол яг тэргүүлэх одоо боловсруучныг бэлтэж байгаа. Яг хятадыг бас би бол яг бас хүүхдүүдийг бас сонирхож үзээсэй гэж боддог. Яг гэвэл хятад бол бас бидэртээ бас гацсангүй ойрхон за одоо явж гэсэн ерөнхийдөө шалгуурнууднаас гайгүй тэнцэхтэй. Тэгээд энэ чиглэл олон IT чиглэлийн сургуулиуд байдаг. Тэгээд бас илүү нэг монголчуудад бас юу заавал одоо юу гэдэг Америк явах гад эсвэл заавал Европ явах гад ингээд хэлгүй бас хятад бас байгаа бол боломжуудыг бас судалж үзээсэй гэж бодож байна. Миний одоо Бадрахасаа асуух хамгийн сүүлийн асуулт нь манайх мэргэжил сонголтын дээр юм 5 алхам системийг зохион байгуулсан байхгүй юу? За эхлээд бол мэргэжлийн үн цэнийг ойлгох гэж байна. За үн цэнийг ойлгох тал дээр өнөөдрийнхөө баг энэ подкастаар та айгүй сайн тайлбарлаж хэлэх шиг боллоо. IT гэдэг салбар бол цаг хугацаа хэмнэдэг, хурд гэдэг зүйлийг өгдөг, асуудал шийдвэрлэдэг ийм мэргэжил юм аа тий. Хоёр дахь алхам нь болохоор ер нь бол өөрийгөө таних процесс гэж. Та бас энэ дээр сая хэллээ. IT мэргэжлийн хөвчлэн жоохон чимээгүй, интроверт төрлийн хүмүүсүүд байдаг. Зан чанарын байх жишээ нь Гэтэ ийм логик стилийг шаардлагадаг гэж. Гурав дахь алхам нь болохоор мэргэжлээс судлах гэж байгаа. За мэргэжлээс судлах гэдэг дээр нь бол олон янзаар судалж болно. Дөрөв дэх алхам нь яг асуух гэдэг асуулт нөхгүй. Тэр нь туршиж үзэх гэж байгаа. Тэгэхээр та одоо ингээд 17 насн дээр та эргээд очих юм бол яа өөрөө буцаа хүүхэд болоод гэх юм бол энэ мэрэгжлэр ингээд сурах байсан уу? Хэрэг сурах байсан бол яаж энэ мэрэгжлийг сонгохын тулд юунаас туршиж эхлэх байсан бэ? Юу хийх байсан бэ? Туршиж үзнэ гэдэг ойлголтыг ер нь юу гэж ойлгож байна. Тэгээд мэдээж 17 настай хэрэг та ухраад атсан байсан бол өөртөө бас юу гэж зөвлөмөр байна гэж асуучих. За яг миний яг өөрийн хувьд бол яг физикийн мэрэгжилд бол нэлээд их дуртай байсан. Тэгээд яг одоо ч эргээд 17 настай болоод очиход бол бас л яг физикийн мэрэгжил сонгох байсан баг. Зүгээр ер нь 17 настай хүүхдүүд яг энэ чиглэлийн мэрэгжил сонгоход ингээд явж байгаа тий. Хүүхдүүдэд юун дээр анхаарах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ дээр бол одоо ингээд одоогийн өнцгөөс бодоход бол энэ одоо алгоритм гэж байдаг тий. Алгоритм энэ бид нар бол яг хүүхдүүд ингээд бас шин юм сурахад ингээд сураад ингээд янз бүрийн програмын хэл сураад ч юм уу эсвэл нэг шин технологи сурах гэдэг л да. Тэрнээс өмнө бол юун дээр илүү төвлөрч суралцвал зүгээрээ гэхээр алгоритм дээр сайн суралцмаар байдаг. Алгоритмыг уг нь манай 10 жилийн сургуулиудад бас яг үздэг. Хичээлийн хуваарт бүр байдаг тийм хичээл байгаа юм уг нь. Гэтэ яг нэг манай мэдээлэл зүйчлэлүүдийн тэр явагдаж байгаа байдал жоохон сулхан байгаад байна. Тэгээд тийм учраас алгоритмыг нэг тийм чухал зүйл гэж бодохгүйгээр эсвэл тэгж ойлгуулахгүйгээр ерөнхийдөө өнгөрчөөд ах шиг байна. Алгоритмыг бол маш сайн сурах хэрэгтэй. Алгоритм гэдэг чинь өөрөө компьютер сайенс дотор нэг бүхэл бүтэн нэг салбар нөхгүй юу? Компьютерийн шинжилгээ ухаан дотор нэг
нэг том бранч байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ салбарт их сайн суралцаж алгоритмын одоо олон төрлийн алгоритмууд байгаа. Тэгээд алгоритмуудыг нь сурах хэрэгтэй. Тэрнээс код бичих нь бол одоо юу гэдгийг дараагийн ажил болдог тий. Тэгэхээр алгоритм гэдэг чинь өөрөө асуудал шийдэхтэй холбоотой гол нэг үндсэн сүнсийг нь барьж идэг зүйл байхгүй. Алгоритм гэдэг чинь тухайн асуудал шийдэхин тулд ямар дарааллын холбоо тасарчлаа тий. Тэгэхээр яалтчгүй яг энэ IT салбарт бол нөгөө түн бунан ийм нөгөө мэрэгчлүүд одоо бидний төсөөлөөгүй одоо өнөөдөр магадгүй шинээр хүртэл ийм мэрэгжил үүсэж гарч ирж магадгүй байгаа юм тий. За ор буцаад ороод ирлээ. Сая дуудлага орж ирээд явж шин. За тэгэхээр алгоритмыг бол маш сайн суралцах хэрэгтэй гэж би бол бодож байна. Алгоритм бол тэр чигээрэл ерөөсөө асуудал шийдэхтэй холбоотой хэрхэн энэ асуудлыг шийдэх вэ гэдгийг заадаг энэ том салбар байгаа. За тэгээд ер нь бол Монголоос их сургуулж байд юм уу, шүтээс ч байд юм уу, энэ чиглэлийн ангид ороход хамгийн нэгдүгээр курсын хамгийн эхний семестрт бол яг алгоритмын хичээл ордог л доо. Гэхдээ алгоритмыг бол би бол аль болох хүүхдүүд бол багасаа суралцах хэрэгтэй гэж боддог. Тийм учраас нөгөө энэ одоо сүүлийн үед чинь нөгөө flow algorithm гэдэг янз бүрийн тийм хөөрхөн нэг юм юу гэдгийг алгоритмын хичээлээ сургах тийм юунууд гарцсан байлаа шүү дээ. Төвлөрүүд жижигхэн төвлөрүүд гарцсан байлаа. Тэгээ тэрийг бол бас багш нар сурагчдад ашиглуулад ашиг байгаа юм. Тэгэхээр тэр чиглэл дээр сайн суралцах хэрэгтэй. Эхний ээлжинд бол гэж бодож байна. За тэгээд тэрнээс хойш бол яг тэрийг алгоритмаа сайн сураад суураа сайн тавьчих юм бол хүн бол ямар ч програмыг хэлийг бол сурч болно. Тэгээ програмын хэл чинь бол ойролцоогоор 5,000 орчим програмын хэл байгаа шүү дээ. Чиглэлээс хамаарат өөр зориултаар ашиглагддаг. Тийм учраас алгоритмыг сайн суралцаад араас нь нэг C хэл ч юм уу сурчвал бас зүгээр. Тэгээд C хэл дээр бодлого бодоод ингээл байчаал. Учиргүй одоо юу гэдэг нь веб мэп руу ороод ингээл миний бодлоор бол тэр нэг цаг нь болоог байхад заавал тэгж одоо тийм өөр те яг дэвшилт юмнууд гэдэг хүүхдүүд ингээд сонирхоод ингээд орж байгаа хэл та. Гэхдээ илүү нэг суур төвчний юм дээр илүү цаг гаргаж ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл яг тэр суур төвчний асуудал дээр цаг гаргах хугацаа одоо хүүхдүүдэд яг тухайн үед л байдаг. Тэгээ сүүлдээ бол энэ тиймэрхүү юм руу цаг зарцуулах боломж бол тоо байлждаг байхгүй. Тийм учраас үнэхээр суралцж байгаа үедээ л яг хамгийн одоо төвхтэй гэх юм уу хамгийн гол зүйл дээр нь илүү их цаг гаргаж суралцах хэрэгтэй. За баярлалаа. Би бас хамгийн сүүлийнхээ асуултыг Батрахаас асууя. Тэгэхээр одоо яг энэ 1000 бараг хэдэн 100 мянгаараа энэ салбарын оюутнууд төгсөөд гарч байна. За мөн одоо яг энэ технологийн хөгжилтөөгөө давхцаад асар олон хүмүүс карьерийн шилжилт хийгээд яг энэ салбар руу орж ирж байгаа. Тэгэхээр яг энэ салбарт орж ирэхэд одоо хамгийн ихний барьер энэ одоо бэрхшээл яг юу байдаг вэ? Тухайн одоо энэ шинээр орж ирж байгаа хүмүүст те ажил тэнцэхгүй байх энэ одоо шалтгаан нь ер нь юу байх вэ? Та одоо жишээ нь удирдаад явж байгаа хүний хувьд те энэ нь одоо ур чадварын зөрүү байх юм уу? Эсвэл одоо хандлагын асуудал байх юм уу? Таны хувьд юу гэж харж байна? За ер нь бол бас том асуулт байна. Тэгэхээр энэ чиглэлийн карьер шилжилт хийх асуудлууд ихээс нэмэгдэж байгаа. Яг тэнцэхгүй ихэнх хүмүүс бол ингээд тэнцээд болгоод явдаг л да. Ерөнхийдөө бас тийм ч их хүнд биш гэж би боддог IT салбарыг. Яг хүнд хэсэг нь хэсэг бий. Гэхдээ нэг тодорхой төвчний тийм одоо девелопер болох хэмжээнд бол их тийм их хүнд биш. Математик физиктэй харьцуулбал шүү дээ. Тийм учраас харьцангуй бас хүмүүс ингээд оролцоод ерөн суралцаад ингээд даваад гарчихдаг. Яг зүгээр яг ажилд орох төвшөнд бол яг сүүлийн үед бол яг жоохон туршлага их харж байгаа тийм ээ. Тэгээд туршлага харангуйч нөгөө шинээр суралцж байгаа хүн чинь бараг ажлын туршлагагүй. Тэгэхээр ингээд нэг тэнцэх асуудал жоохон хэцүү шүү харагдаад идэг. Тэгэнгუთ нөгөө ажлын
За бас тасарчих шиг болт тийм. Хүний нөөцөд бол илүү нэг ажлын туршлага харж ирэхэд ажилд авдаг. Тэгэн гут нэг ажлын туршлагаа яаж бүрдүүлэх вэ гэдэг чухал асуудал болчихж байгаа шүү дээ. Тийм учраас нэг богино хугацаанд тийм тодорхой одоо юу гэдгийг төслүүд дээр одоо ажиллах өөрийн тийм одоо портфолио үүсгэх тийм ээ. Тэр хэсэг бас нэлээд чухал болж ирээд байгаа юм л да. Тэгэхээр зэрэг ийм хийчихсэн бол манай энэ ажлыг ч гэсэн хийж болох юм байна, хийж чадах юм байна гэж хардаг. Нэг тийм ажлын туршлагын асуудал байна. Богино хугацаанд одоо тийм портфолиогоо үүсгэхдээ жоохон анхаарах хэрэгтэй. За сүүлийн үед бол яг Pinecone гэх мэтлэн тийм академид бол бас суралцж авах хугацаанд тодорхой хэмжээний портфолиотой болгох ажлуудыг бас зохион байгуулж байна л да. За нөгөө нэг юу бол ялчгүй тэр хандлагын асуудал байгаа юм. Хандлага дээр ер нь бол яг энэ бол зөвхөн IT гэхгүй бах бүхэл чиглэлийн одоо ер нь хэрэгтэй байх л та. Тэгвэл IT чиглэлийн бас ажлын байрууд дээр одоо би бол жишээ нь хувьдаа хүний хандлагыг бас их хардаг. Одоо тэр харилцааны харьцаж байгаа байдал, ерөнхийдөө хандлага. Тэгээ ажилд орсныхаа дараа ч гэсэн ер нь ямар хандлага гаргаж ирэх гэсэн аюул чухал байдаг. Тэгэхээр хандлага их чухал байна. Одоо шинийг сурах ямар нэгэн тийм ажлыг одоо учрыг нь олоод хийчих гэсэн эсвэл одоо баг хамт олон дотор нэг юм одоо багаа дэмжих тэр багийн нэг гишүүн байх гэх мэтлэн нэг ийм нэг зөвлөн ур чадварууд бас аюул хэрэгтэй болсон. Тэгэхгүй бол энэ чинь нэг том системүүдийг хийхээ чинь хамтын ажиллагаа чухал байдаг байхгүй юу? Нэг хүн хязгаарч ганцаараа юм хийнэ гэж байхгүй. Тийм учраас дандаа багаараа ажилладаг. Тэгээд багийнхантай хэрхэн харьцах тэр нэг хүний суурь хандлага маш чухал болоо. Тэр бол яг ихэнх үед бол мэддэхгүй л дээ. Гэхдээ сүүлдээ бол ингээд ялгараад хүн болгон өөр байдаг штэ. Тэгэхээр зэрэг тэр хандлагыг бас яаж одоо сурах уу гэдэг асуудал бас байгаа юм. Тэгээ энэ дээр бол бас одоо танах шиг юм байгууллагууд хүртэл тийм ээ сургалтын өгдөг тийм учраас энэ чиглэл дээр энэ бас сайн хардаг байх гэж бодож байна. За тэгвэл маш их мэдээлэл авлаа гэж бодож байна өнөөдөр дугаараа. Тэгээд ямар ч тааш цаг заваа гаргаад орж ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд мега марк гэсэндээ орж ирсэн маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг бол ингээд дуусгая. Хүмүүсд маань хэрэг асуулт үүсэх юм бол чөлөөтэй энэ бичлэг маань одоо YouTube сувг болон School платформ дээр байршин. Тэгэхээр тэндээсээ комент хэсгээр нь асуултаа асуугаад яваарэ гэж хэлье. За баяртай.